Forex гэж яг юу юм бэ? Та нар хангалттай хэмжээнд сонсож байсан байх. За сонсож байгаагүй бол зүгээр. За тэгээд яг хар ухаанаар бодох юм бол энэ маань зөвхөн валют арилжаал гэсэн үг. Foreign exchange гэдэг үгний товчлол байх нь. За тэгээд гадаад валют солилцоо. За тэгээд ер нь бол бүгдээр ойлгож байгаа. Тэгээд бид нар 8 шаргыг шууд төсөөлдөг. 8 шарга дээр change нөр байдаг. За тэр change нөр маань энгийн иргэдээс худалдан авалт хийгээд за тэгээд буцаагаад зарснараа юу болдгоо гэхээр баг зэргийн нөгөө нэг ханшийн зүрүүн дээрээс ашиг хийж одоо амьдрдаг бизнесээ залгуулдаг гэсэн үг. За тийм байна. За тэгэхээр бидний хувьд одоо яг энэ 8 шаргын за энэ яг одоо бизнес гэх юм уу те энэ валют солилцоог ер нь бол интернет хувилбар руу за онлайнаар хийдэг гэсэн үг. За тэгэхээр бид нар яг трейдер гэдэг маань юу вэ гэхээр монголоор бол арилжаач буюу яг интернетээр валютын одоо солилцоо хийж тэтгэр валютуудын ханшийн зүрүүн дээрээс ашиг олдог гэсэн үг. За жишээ. За төгрөг маань 3500 төгрөгтэй байлаа. За би Америк явахаар болсон. За тэгээд халааснда нэг хэдэн төгрөгтэй болъё доо гэд 8 шарга руу очиод $1000 авсан. За намайг 8 шарга дээр очиод доллар маань 3500 та байсан. За тэгээд би 3,500,000 төгрөгөөр $1000 сольж авсан. За тэгээд яг Америк руу явах болсон чинь миний нислэг хойшлогдоод тэгээд бүр Америк руу явах ажил маань бүр цусдагцчихлаа. За яг нөгөө нэг нислэг хойшилсан учраас тэр ажилдаа амжихаар болсон учраас явхаа болцсон. За тэгээд би окей за явхаа болцсон юм чинь гэж бодоод яг тэр доллар худалдаж авсан өдрөөсөө нэг 7 хоногийн дараа нэг заванда 8 шарга руу очиод буцаагаад тэр долларыг төгрөг болох гэсэн чинь за доллар маань 4000 төгрөгтэй тэнцүү болцсон байна. За тэгээд мэдээж хэрэг би солиулахад 4 сая төгрөг миний одоо карманд орж ирсэн. За тэгэхээр 500 төгрөгийн валютын ханшны зүрүүн дээрээс би 500,000 төгрөгийн ашгийг өөрөө хийчлээ гэсэн үг. За тэгвэл хэрвээ би 7 хоногийн дараа одоо доллар маань ингэж өснө гэдгийг мэдсэн бол би магадгүй илүү их мөнгөөр байгаа магадгүй бүх мөнгөөрөө ч юм уу те боломжтой бүх мөнгөөрөө худалдаж аваад өснөхийн дараа буцаагаад зарж болох байсан. Гэхдээ би мэдээгүй. Тэгвэл үүнийг мэдэх боломж байдаг байна. Тэ? Бидний хувьд бол юу хийдгүү гэхээр доллар за тухайн улсны валют заавал доллар биш. Тэ? Хизээ унах вэ? Хэрхэн унах вэ? Тэ? Унах гэж байна уугүй юу гэдгийг одоо техник болон суур шинжилгээнд дээрээ одоо дүн шинжилгээ хийсний эцэст худалдаж авах эсвэл зарах тэр захиалгыг хийдэг гэсэн үг. Тэгэхээр бидний хувьд бол яг Forex маань одоо бидний ойлгох ёстой зүйл маань яг валютуудын ханшийн зүрүүн дээрээс бид нар ашиг хийдэг болохоос биш энэ маань нэг бит ч юм уу те мөрөйтэй тоглоом эсвэл азны асуудал бол биш. За энэ маань одоо яг 100% техник одоо шинжилгээнд дээрээс эрсдлийн менежмент дээрээс одоо ашиг хийдэг одоо нэг тийм бизнесийн нэгэн төрлөө гэж бүгд ойлгох хэрэгтэй гэсэн үг. За тэгвэл ямар валютуудыг хооронд нь сольж те ингэж одоо арилждаг юм бэ? За түгээмэл арилжаалагддаг валютууд буюу энийг болохоор яг нэг мажор хослолууд буюу яг үндсэн хослол, үндсэн валютууд гэж нэрлэдэг. За энэ үндсэн валютууд дээр маань юу байдг вэ гэхээр Америк доллар, за евро, тэгээд паунд буюу одоо пунт гэж хүмүүс бас нэрлэдэг шүү дээ. За паунд буюу одоо Английн, Британийн мөнгөний тэмдэгт байна. За Швейцарын франк байна. За тэгээд Ауд буюу Австрали доллар, КАД буюу Канада доллар, НЗД буюу Шинэ Зеланд доллар, Нью Зеланд доллар, тэгээд Японы йен гэх мэтчлэн эдгээр 8 одоо валютыг үндсэн хослол гэж авч одоо хослохээс илүү үндсэн одоо валютууд гэж авч үздэг гэсэн үг. Хослол гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр эдгээр маань хоорондоо нөгөө нэг хоорондын ханшийн зүрүүг нь хослол гэж явуулдаг. За жишээлбэл евро болон долларын хослол буюу евро USD. За тэгээд паунд болон одоо кадын хослол буюу тэг паунд кад. За Audi буюу Австрали доллар болон NZD-ийг хослол гэж болно. Тэгвэл Audi NZD гэсэн үг. За хослол гэдэг нь юу гэсэн үг вэ? Энэ хоёр валютын хоорондын ханшийн зүрүүн дээрээс нь бид нар
мөнгө одоо олно гэсэн үг. Окей. За ер нь юм байна. Тэгээд Орос болон Хятадын одоо валютууд байхгүй та бүхэн анзаарч байгаа байхаа. За яагаад байхгүй байна уу гэхээр яг олон улсын зах зээл дээрээс арилжаалагдахад Оросын хувьд бол нөгөө дайн самуунтай байгаа учраас ер нь хасагдчихсан. Харин Хятадын хувьд болохоор яг нөгөө тийм тогтмол гоё сайн дата нөгөө шинжилгээ хийгээд өдөртөө арилжах scalping trading хийх юм уу нэг тиймэрхүү шинжилгээ хийхэд дата маш муу байдаг учраас дээрээс нэг намын тогтолцоо энэс хамаарат ер нь бол арилжах жоохон хэцүү байдаг. За swing trade бол бүр урт хугацааны трейд гэж болох ч гэсэн яг өдөр тутамдаа хийдэг арилжаанд бол яг тохиромжгүй байдаг учраас байдаггүй. Гэхдээ яг бусад улсын хослууд бас байгаа л да. Жишээ нь одоо Сингапур доллар гэж болно. За ZAR гэдэг хосол байдаг. Гэх мэтчлэн одоо туслах хослууд бусад нөгөө жижиг улсуудын ч юм уу тий хослууд бол энэ дотор форекс төр байгаа гэсэн үг. За зөвхөн одоо валют арилжаанаас гадна сүүлийн үед тий орчин үед гэдэг шүү дээ. Форекс төр бусад одоо товарууд за тэгээд крипто хүртэл орж ирсэн. Тэгэхээр бидний хувьд бол нэг сонголт маш их байгаа гэсэн үг. Зөвхөн улсуудын валютуудаас гадна бусад зүйлсийг бас арилжах боломж байгаа. Гэхдээ миний хувьд бол юу шаарддаг вэ гэхээр улсуудын валют нь ер нь бол нэг манипуляц хийн гэж ярьдаг шүү дээ. Хит их өндөр савлгаа, хит их өндөр уналт, хит их өндөр өсөлт орж ирэх одоо магадлал бага байдаг. За нэг дайн л болчихгүй бол тийм ер нь бол бага байдаг учраас нөгөө яг арилжаа хийхэд хамгийн техник одоо шинжилгээ хийхэд хамгийн одоо тохиромжтой эрсдэл арай багатай арилжааны нэгэн одоо бүтээгдэхүүн байж болно гэж миний хувьд боддог гэсэн. За үүн дээрээс нэмээд юу орж ирдэг вэ гэхээр алт. За тэгээд S&P 500 хэмжлэн хувьцааны индексүүд орж ирдэг. За тэгээд компани хувьцаанууд орж ирнэ. Мөн дээрээс нь юунууд нөгөө крипто мэдээж хэрэг биткойн, Ethereum өөр юу гэдэг нь те койнууд орж ирнэ. За тэгээд алтын ялангуяа хамгийн их нөгөө нэг арилжаалагддаг тавар гэж явдаг ба. За тэгээд алт, мөнгө, зис гэх мэтчлэн одоо үнэт металлууд орж ирдэг. За гэх мэтчлэн эдгээрийн одоо ханшийн уналт болон өсөлтөн дээрээс бид нар ашиг олох боломжтой байдаг.